Тэтгэх чадварыг бүрдүүлж, эдийн засгийн бие даасан байдал, хэвийн үйл ажиллагаа хангах, үндэсний орлогыг бүрдүүлэх бодлого баримтлан гэж тусгашаа. Монгол Улсын засгийн газраас бизнесийн орчин, хөрөнгө оруулалтын тухай хууль эрх зүйн орчныг сайжруулах хүрээнд бизнесийн эрхчлөлийн тухай хуулийн төсөл, түүнийг дагаж хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон жившөөрлөл тухай хуульд нэмэлт өөрчлөлт бусад холбогдох хуулийн төслийг босруулан өргөн бариад байна. Эдгээр хуулийн төсөл нь бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, аж ахуй нэгж, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа явуулахад хүндрэл болж буй саадбар хичээлийг арилгах, таатай доктортой орчныг бүрдүүлэх, ажил олгогч, баялаг бүтээгчдэд дэмжихэд чиглэсэн болно. Одоо та бүхэнд бизнес эрхчлөлийн тухай хуулийн төслийг танилцуулъя. За, эхлэе. Монгол улс маань өнөөдөр хөрөнгө оруулагчдад ээлтэй байдлын хувьд нэлээд хангалтгүй юм үзүүлэлттэй байна. Эдийн засгийн эрхчлөлт байдлын индексээр 2025 оны байдлаар 184 улсаас 74-р эрэмблэгдэж байгаа хэдий ч эрх зүй болон бодлогын орчин сайжруулах олон асуудлууд хуримтлагдсан байна. За үүнээс хөрөнгө оруулагчдад ээлтэй байдлын үзүүлэлтээр Монгол улс нэлээд хойгуур 109-р байранд эрэмблэгдэж байгаа. Энэ хөрөнгө оруулалтын орчин гарч байгаа гомдол маргааны шийдвэрлэх тогтолцоог сайжруулах шаардлагатай байгааг харуулж байгаа юм үзүүлэлт болж байна. Дараагийнх нь. За одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй хөрөнгө оруулалтын тухай хууль 2013 онд батлагдсан байна. Уг хуулиар хөрөнгө оруулалтын хэлбэр, татврын болон татврын бус дэмжлэг, татврын орчныг докторжуулах болон засгийн газартаа гэрээ байгуулах зэргийг зохицуулсан юм суур хууль байдаг. За хөрөнгө оруулагчид хууль эрх зүйн орчны доктортой байдал, ил тод, урьдчилан хамгаалах боломжтой нөхцөл хөрөнгө оруулалтын баталгаанд үндэслэн шийдвэр гаргаж хөрөнгө оруулалтаа оруулдаг. За иймд одоо бид өнөөгийн мөрдөж байгаа хуулийн суурийг хадгалаад цаашаа сайжруулах нэмэх зүйлүүдэд нэмээд энэ хуулиа нэмэлт өөрчлөлт болгон одоо өргөн барьж байна. За дараагийнх хөрөнгө оруулалтын тухай хууль батлагдсанаас хойш 13 жилийн хугацаанд 17 удаа нэмэлт өөрчлөлт хэдийгээр орсон боловч үндсэндээ өөрчлөлт нь бус хуулийг дагалдаж орсон өөрчлөлтүүд бөгөөд хуулиар зохицуулж буй зарим харилцааг тодруулах, хууль орондоо уялдааг сайжруулах, хууль эрхт хангах хэрэгцээ шаардлагууд үүссэн байна. За өнгөрсөн хугацаанд хөрөнгө оруулагчийн гомдлыг үр дүнтэй шийдвэрлэх тогтолцоо бүрдэж чадаагүйгээс өнгөрсөн нийт одоо хөрөнгө оруулалтын маргаан олон улсын арбитрт одоо олноор очдог болсон байна. Эдийн засгийн хөгжлийн яамд 2022 оноос хойш нийт 145 гомдол хөрөнгө оруулагчдаас ирлээ. Хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэх талаар арга хэмжээ авч, гомдлыг шийдвэрлэх үүргийг холбогдох байгууллагууд өгч, засгийн газрын 3 удаагийн тогтоол гарган ажиллаж байгаа. Хэдий ч хууль эрх зүйн орчин томоохон өөрчлөлт хэрэгтэй улам тодорхой болж байна. За Дэлхийн банкнаас 2023 онд гаргасан Монгол дэлхийн хөрөнгө оруулалтын өрсөлдөх чадварын тайланд дурдсанаар Монгол улс нь хууль бусаар хөрөнгө хураан авах, валютыг хөрвүүлэх, шилжүүлэхэд хязгаар тавих асуудлаар эрсдэлтэй орны тоонд багтсан байна. За энэ нь одоо олон улс судалгаар гэрээгээ зогсон нөхцөлд 3 хөрөнгө оруулагч тутмын нэг нь хөрөнгө оруулалт эргүүлэн татах, хөрөнгө хураах асуудлын тохиолдол болгонд оруулсан хөрөнгө оруулалтынхаа 50%-ийг хөрөнгө оруулалт зуцалж байгаа юм тооцоо гарч байна. За нийт гомдлыг үндсэн 5 төрөлд нь ангилж үзсэн. Нэгдүгээр төрийн байгууллагын үйл ажиллагаа, орон нутгийн иргэд. Орон нутгийн төрийн бус байгууллагатай холбоотой 81 гомдол. За энэ бол одоо маш их нэмэгдэж байгаа гомдол. Хоёрдугаар дэргэний эрх зүйн гэрээний харилцаанд үүссэн маргаан бүхэн 22 гомдол. Гуравдугаарт мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой 17 гомдол. Дөрөвдүгээр татврын маргаантай холбоотой 13 гомдол. Тавдугаар шүүхэн шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой гомдол 12. Хэдийгээр шүүхээр асуудлаараа шийдвэрлэгдсэн хэдий шүүхэн шийдвэр гүйцэтгэлээр 5-8 жил хугацаанд шийдвэрлэгдээгүй олон одоо асуудлууд хоримтлагдсан байна гэж. За дараагийн слайд. За Монгол улс маань 41 хуулийн хүрээнд 49 заалтаар гадаадын хөрөнгө оруулалт аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулж хөрөнгө оруулалтыг хийх шууд болон шууд бусаар хоригдж хязгаарласан юм эрх зүйн орчныг бүрдүүлсэн байна. За тухайлбал банк, санхүү, соёл, урлаг, үйлдвэрлэл, харилцаа, холбоо, мэргэжлийн үйлчлэгээ, аж ахуй зэрэг салбаруудын тодорхой чиглэлээр гадаадын хөрөнгө оруулалтыг хоригдож хязгаарласан байгаа бол хөдөө аж ахуй, эрчим хүч, барилга, боловсрол, аялал жуулчлал, эрүүл мэнд, төмөр зам, уул уурхайн салбаруудын зарим үйл ажиллагааг бодлогын түвшинд шууд буюу шууд бусаар хязгаарласан байна. Ингэж хөрөнгө оруулалтыг гадаад дотоодоор ялгах нь зах зээлийн зарчмаар өрсөлдөх болцоо хязгаарлаж Монгол улсын өрсөлдөх чадварыг унгааж байгаа нэг том үзүүлэлт болж байна. За дараагийнх нь
За гадаадын хөрөнгө оруулалтын орох урсгал 2025 онд 3.8 тэрбум доллар болж өмнөх оноос 8%-аар буурч байгаа юм үзүүлэлт гарч байна. Нийт гадаадын шууд хөрөнгө оруулалтын 40 гаруй хувийг зөвхөн оюутлогоо компани төсөл эзэлж байна. Хэдийгээр сүүлийн 3 жилд орох урсгал харьцангуй доктортой байгаач хөрөнгө оруулалтаа буцаан татах валютын гарах урсгалууд нэмэгдэж эхэллээ. Тухайлбал 2025 онд 1.2 тэрбум долларын эргэн төлөлтийн гарах урсгал хийгдсэн байна гэж. За уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарласан хууль тогтоол шийдвэрүүдийн нөлөөгөөр төрийн бүс байгууллагуудын хэд даварсан үйл ажиллагаатай холбоотойгоор хөрөнгө оруулалтууд тасралтгүй буурч байна. За мөн гадаадын хөрөнгө оруулалтад улс төр бодлогын докторгүй байдал, өмчийн эрхийн сул баталгаа, авилга, хүн цортол, шүүхийн удаашрал, давхарцсан хяналт, зарим иргэн нийгмийн байгууллагуудын эсэргүүцэл, ажлах хүчний төлбөр, квот зэрэг олон хүчин зүйлс сөргөөр нөлөөлж байна. За дараах нь гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд Монгол улсын татвар нийгмийн даатгалын орлогот чухал хувь нэмэр үзүүлж байгаа гэдгийг энд гаргаж байна. За гишүүд анхааралтай байгаарай. Нийт Монголд үйл ажиллагаа явуулж байгаа 4800 гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж байна. Эдгээр 4000 аж ахуй нэгж Монгол улсын аж ахуй нэгжийн орлогын албан татврын 24% бүрдүүлж байгаа. Нийт цалингийн сангийн 15% бүрдүүлж байна. Нийт нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн дүнгийн 18% гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжүүд бүрдүүлж байна. За одоо дараагийн танилцуул бизнес эрхчлөөний тухай хуулийн төслийн талаар танилцуулъя. За бизнес эрхчлөлийн тухай хууль нь эдийн засаг нийгмийн нөхцөл байдал нь адил төстэй орнуудад бизнес эрхчлөөг хамгаалж хит их хяналт баримт бичгийн шаардлагыг багасгаж төр бизнес эрхчлэлтэй хамтын ажиллагааг хуульчилж өгж байна. За ижил төстэй одоо Казахстан, Гүрж, Вьетнам, Киргиз, Эстони гэж улсуудад бизнес эдийн засгийн эрхчлөлийг хангасан бие даасан хууль эрх зорчнууд мөрдөж байна. За уг хуулийн төслийг 2 хуудас бүхий бизнес эрхчлөөний тунхагийг баталгаажуулсан малгай хууль байдлаар боловсрууллаа. Ингэхдээ нэгдүгээр бизнес эрхчлөөг хангах зарчмыг баталгаажуулах, хоёрдугаар төрийн оролцоог багасгаж бизнес эрхчлийн дарамтыг бууруулах, гуравдугаар төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд хориглох зүйлсийг жагсааж бизнес эрхлэгчдийн хууль ёсны эрх шийг хамгаалсан юм зохицуултуудыг хийлээ. За бизнес эрхчлөөний тухай хуулийг дагалдуулан хөрөнгө оруулалтын тухай хууль, зөвшөөрлийн тухай хууль болон бусад 97 хуулийн нэмэлт өөрчлөлтийг оруулахаар бэлтгэлээ. За хөрөнгө оруулалтын тухай 6 гол өөрчлөлтийг танилцуулъя. Нэгдүгээр хөрөнгө оруулагчийн гомдол шийдвэрлэх тогтолцоог бүрдүүлж, маргааныг олон улсын арбитраар шийдвэрлүүлэх эрхийг баталгаажуулж байгаа. Хоёрдугаар хөрөнгөний зах зээлд шинэ хөрөнгө оруулалт татах татврын таат орчныг бүрдүүлж байгаа. Гуравдугаар төрийн байгууллагуудын чиг үүргийг тодорхой болгож, хян чалгалтын давхарлыг бууруулж байгаа. Дөрөвдүгээр докторжуулах гэрчлэгээний шалгуурыг хэлбэршилж хугацааг нэмэгдүүлж байгаа. Тавдугаар гадаадын хөрөнгө оруулалтын зарим хязгаарлалтыг тусалж байгаа. 6-дугаар хөрөнгө оруулалтын баталгаа суур зарчмыг олон улсын жишгийн дагуу хуулинд тусгаж байгаа. За нэг бүрчлэнгээ алгасаад за зөвшөөрөл мэдрэлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бизнесийн үйл ажиллагаа дах төрийн дарамтыг арилгах энэ бодлогыг оруулж байгаа. За манай улсад бизнес шинээр эрхлэх, үйл ажиллагаа өргөжүүлэх зэрэг бүхий л үе шатанд зөвшөөрөл гэж нэрлэгдээгүй боловч бизнесийн үйл ажиллагаанд шаардлагадаг төрийн байгууллагаас олгодог баримт бичгүүдийг төрийн бүтээмжийн хорооноос судалж үзэхэд Монгол улсын хуулиудад бүртгэл 264, дүгнэлт 232, гэрчилгээ 132, магадлан итгэмжил 30, сертификат 40 зэрэг зөвшөөрөлтэй ижил төстэй зохицуултууд үйлчилж байна. Цаашаа зөвшөөрөл шинээр бий болоход зохицуултын өр нөлөөг үнэлгээ хийж хяналт тавьдаг болохоор зохицуултыг хуулийг орууллаа. За дараагийн слайд. Зөвшөөрөл мэдрэлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бизнес үйлчилгээнд дах төрийн дарамтыг буулгах байдлаар зохицуултуудыг орууллаа. Нэгдүгээр нэг удаагийн шинжтэй эрсдлийн төвшин багтаа аж ахуйн үйл ажиллагааг мэдгдлээр шууд эрхэлдэг болно. Хоёрдугаар зөвшөөрлөөр эрхлэх үйл ажиллагааг зорилго, нөхцөл, онцлог эрсдлээс хамааруулан Эндрийн микрофон өгье. Нийт 251 тусгай зөвшөөрлөөс 233-ыг захин хэлбэрээр авах боломжтой болгож байгаа.
За явцсан хяналт шалгалтаар үйл ажиллагаанд хэвийн тохиолдолд зөвшөөрлөн хугацааг шууд сунгадаг болгож байгаа. Төрөөс олгож байгаа 120 зөвшөөрлийг мэргэжлийн нэгдсэн холбоодод шилжүүлэх болцоотойгоор хуулийг өргөн барьж байна. За дараагийн слайд гэрээ бүртгэл гэрчлэгээ лавлгаа зэрэг зүс нэрийг нь өөрчилсөн зөвшөөрлийг хөөцөлдөхгүй. E-бизнес системд хааны юу хийхээ мэдэгдээд хүлээлгүй шууд бизнес хөрөнгө оруулалтын үйл ажиллагаагаа эхэлж болохоор зохицуулж байгаа. Мэдэгдээд шууд эхэлсэн иргэнд төр очиж үйлчлэнэ. Төр 30 хоногийн дотор хаяг байршилд нь очиж төрийн үйлчлэгээ үзүүлэн галын дүгнэлт гаргаж хогны гэрээ зэргийг хийх болно. За бизнес эрхлэлийн тухай анхдагч хууль батлагснаар Монгол улсын хөгжлийн бодлогод туссан зорилтууд хангагдаж, хөрөнгө оруулалт нэмэгдэж, Монгол улсын гадаад валютын нөөц өсөж, улмаар бизнес эрхлэлт, ажлын байрыг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж, Монгол улсын өрсөлдөх чадварыг сайжруулна гэж үзэж байна. Бизнес эрхлэлийн тухай анхдагч хуулийн төслийн хүрээнд хөрөнгө оруулалтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, зөвшөөрөл мэдрэлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт болон бусад агалдах хуулиуд нийлсэн 99 хуулийн төслийг чуулганы хуралдаанаар хэлтсэн шийдвэрлэж өгөх хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа. За инхээр сайд баярлалаа.